Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө хичээлээр одоо 25-аас 45 наснд заавал өгөх ёстой 8 шинжилгээний талаар ярив. За та өөрийгөө одоо гайгүй гэж бодож магадгүй. За гэхдээ 25-аас 48 наснда хамгийн аюултай зүйл бол шинж тэмдэггүй явж байгаа өөрчлөлтүүд юм а. За хэрвээ та 28-аас 45 настаа за ажил стресс, нойр дутуу, хооллолт, гэр бүл гээд амьдралын хамгийн ачаалттай үе дээрээ явж байгаа үедээ за хүмүүс өвдөөгүй л бол зүгээр гэж боддог. За гэтэл бодит байдал дээр холестерин, сахарын асуудал, бамбаа булчирхайн өөрчлөлт, Д витамины дутагдал, гормоны тэнцвэргүй байдал нь чимээгүй эхэлдэг байх нэ. За өнөөдөр бид нар 28-аас 45 наснда анхаарах 8 чухал шинжилгээг маш ойлгомжтой хэлбэрээр хэлж өгье. За зарим нь жил бүр хийх ёстой, зарим нь шинж тэмдэгтэй үед хийх ёстой. За зарим нь эрсдэлтэй үедээ энэ шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай байх нь шүү. За эхнийх нь Д витамины шинжилгээ. За Д витамины дутагдал, ядаргаа, булчин сулрах, сэтгэл санаа унах, ясны эрүүл мэндэд нөлөөлөх магадлалтай. Гэхдээ заавал хүн бүр энэ шинжилгээг өгөх шаардлагагүй. Гэхдээ эрсдэлтэй хүмүүс, шинж тэмдэгтэй хүмүүс эмчтэйгээ ярьж шинжилгээгээ өгвөл илүү хэрэгтэй байх нь шүү. За хизээ өгөх шаардлагатай вэ? За нэгдүгээр та ядраад байвал, за ядаргаа чи их удаан үргэлжлээд байвал, за хоёрдугаар одоо бага нар үздэг хүмүүс энэ шинжилгээг өгөх хэрэгтэй ах нь. За 3 дугаарт яс булчин чинь сул мэдрэгдэх үед өгөх нь. За мөн эмч чинь энэ Д витамины эрсдэлтэй байна гэж хэлэх юм бол заавал шинжилгээгээ өгөх шаардлагатай ах нь шүү. За 2 дугаарх нь TSH буюу бамбаа булчирхайн үндсэн шалгуурын шинжилгээ байна. За бамбаа булчирхаа доголдвол жин нэмэх, жин хасах, за зүрх дэлсэх, ядаргаа, сэтгэл санаа, за мөн сарын тэмдэг, өс уналт зэрэг маш олон зүйлд одоо нөлөөлдөг байх нь байна. За бамбаа асуудлыг шалгах хамгийн гол тест нь TSH гэж зөвлөдөг. За хизээ өгөх шаардлагатай вэ? За хэрвээ та ядаргаатай, за даарч хөөрөх, өс унах, жин өөрчлөгдөд байх юм бол за жин өөрчлөгдөн гэдэг маань та жин нэмээд ээж магадгүй, эсвэл хасаад ээж магадгүй. За энэ үедээ одоо бамбаа булчирхайн шалгуурыг одоо өгөрөө, тестийг өгөрөө. За хоёрдугаарт нь зүрхчин дэсээд байх юм бол за мөн гар салгалаад байх юм бол өгөх хэрэгтэй. За хэрвээ 3 дугаарт нь одоо хэрвээ танаа гэр бүлд бамбаа өвчтний түүхтэй болвол заавал энэ шинжилгээг өгөөд үзээрэй. За TSH хэвийн биш гарвал дараагийн алхам нь ихэвчлэн бамбаа булчирхайн чөлөөт T4 буюу чөлөөт цирроксины шинжилгээ гэж байдаг. За энэ нь бамбаа булчирхайн дааврын бодит төвшинг илүү тодруулж өгдөг. За өөрөөр хэлбэл TSH нь дохио, за T4 нь баталгаажуулах тест гэж ойлгож болно. За анхаарах зүйл бол бамбааны шинжилгээ ганц удаагийн тоогоор дүгнэхгүй, заримдаа давтан шалгуулах хэрэгтэй болдгоо. За дөрөвдөх нь холестерин болон липидийн багц. За энэ нь болохоор нийт холестерин, за LDL, HDL, трилицеридийг тодорхойлдог байна. За энэ бол 30-аад наснд маш чухал. Учир нь судасны өөрчлөлт нэг өдөр гинэд эхэлдэггүй, олон жил аажмаар явагддаг байна. За хэн илүү анхаарах вэ? За нэгдүгээрт тамхи татдаг улсууд, хоёрдугаарт даралттай улсууд, за гуравдугаарт илүүдэл жинтэй улсууд, за дөрөвдүгээрт гэр бүл зүрх судасны өвчний түүхтэй улсууд, тавдугаарт нь суурин ажилтаа хөдөлгөөн багтаа улсууд. За энэ шинжилгээг өгвөл их тохиромжтой байх нь шүү. За тавдах нь за өлөө үеийн цусан дахь сахарын шинжилгээ. За энэ нь одоо инсулины эсэргүүцэл, чихрийн шижингийн эрсдлийг эрт илрүүлэхэд тусалдаг. За 35-аас дээш насныхан илүүдэл жинтэй эсвэл тархалтай хүмүүсийг чихрийн шижингийн урдл болон чихрийн шижингийн 2 дугаар хэв шинжийн шинжилгээ нь хамруулахыг зөвлөдөг байна. За шинж тэмдэггүй байсан ч дээрх одоо дурдсан хүмүүс бол ер нь шалгуулвал их зүгээр ах нь шүү. За 6 дугаарт нь за ойролцоогоор 2-3 сарын дундаж сахарын түвшнийг харуулдаг шинжилгээ бөгөөд за энэ нь одоо маш хэрэгтэй үзүүлэл өлөн үеийн сахарын хэмжээг үзэхэд илүү сайн дүр зураг гардаг байна. За хэрвээ та 35-аас дээш настай за хэвлийн өвгтөө за гэр бүлд чихрийн шижинтэй хүн байсан бол 3 сарын дундаж сахарын түвшнийг харуулдаг шинжилгээг заавал хийлгээд үзээрэй. За 7 дахь нь бэлгийн дааврын шинжилгээ. За энэ маань гормон панел. За энд одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэрэгцээ бас өөр өөр байна. За эмэгтэйчүүд
Эмэгтэйчүүд дараах шин тэмдэг илрүүл энэ шинжилгээг өгөх нь байна. За сарын тэмдэг алдагдах үед батг гарах, үс уналттай байх, сэтгэл санааны өөрчлөлттэй байх, жирэмслэл төлөвлөлттэй үед энэ шинжилгээг өгч болох нь. Эрэгтэйчүүд бэлгийн дуршил буурах, энерги сулрах, булчин буурах, сэтгэл гутралын шинжтэй үед энэ шинжилгээг өгвөл их хэрэгтэй байх нэ. Гормоны шинжилгээ нь заавалжгүй хүн бүр жил болгон өгөөд авах шаардлагагүй. Эмчтэйгээ ярьж байгаа та бүхэн шинжилгээгээ өгч болно. 8 дахь нь болохоор тусгай гормоны шинжилгээ байх нь байна. Тестостерон, пролактин, зарим тохиолдолд кортизолын шинжилгээг өгвөл зүгээр. Гэхдээ эрчүүд заавалжгүй шалтгаангүйгээр энэ тестостероны шинжилгээг өгөх шаардлагагүй. Гэхдээ эмчтэйгээ зөвлөд өгж болох нэ. Тэгэхээр 25-аас 45 наснд анхаарах 8 шинжилгээ маань: 1-р D витамины төвшин шалгах шинжилгээ, 2-р бамбаа булчирхайн TSH шинжилгээ, 3-р бамбаа булчирхайн чөлөөт T4 буюу чөлөөт тироксины шинжилгээ, 4-р холестерин өөх тосны дэлгэрэнгүй шинжилгээ, 5-р өлөн үеийн цусан дахь сахарын шинжилгээ, 6-р нь HbA1c буюу 2-3 сарын дундаж сахарын шинжилгээ, 7-р нь бэлгийн дааврын багц шинжилгээ, 8-р нь тестостерон, пролактин, кортизолын шинжилгээ. 8-дугаархыг бол эмчтэйгээ ярьж байгаа дөгөөрөө. Хамгийн чухал нь ямар шинжилгээг яагаад өгч байгаагаа ойлгож өвчний ихсний дараа биш эрт үеийг нь илрүүлвэл хамгийн чухал алхам юм шүү. Хэрвээ та энэ видео таалагдсан бол лайк хийгээрэй. Мөн subscribe хийгээрэй. Ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.